Сануу ингээд та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ ертөнцийн 12 хууль хэмээх сүүлийн нэмэлт хичээлээ хүргэе. Тэгэхээр ертөнцийн одоо 12 хууль гэдэг бол одоо орчлонгийн хууль, оршихуйн хууль болоод одоо амьдралын хууль. Энэ орчлон хорвоо ертөнцийн дээр оршин бие бүхий л зүйлсэд энэ хууль хамаатай. Бид өнөөдөр энэ орчлон хорвоо ертөнцийн нэгэн хэсэг болж энэ орчлон дээр бид хүн болж төрөөд амьдрал хэмээх тууллыг хийж байх хугацаанд энэ л хуйлуудад зохирч амьдарсаар ирсэн, амьдарсаарч байх болно. Тиймээс бид энэ хуйлуудыг бол мэддэг, одоо судалсан байх юм бол бидэнд одоо амьдрал хэмээх энэ тууллыг ойлгоход илүү дөхөн хялбар байх болно. За ингээ хамгийн ихний хууль бол нэгдлийн хууль. Бүх зүйл нэг. Бүх зүйл хоорондоо холбоотой. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл энэ оршуугаас тусдаа байна гэж байхгүй. Бид бүгд нэг. Хэрвээ та мэдж байгаа бол одооноос 13.8 тэрбум жилийн өмнө энэ орчлон хорвоо ертөнц нэг л бүхэл зүйл байсан. Тэнд их тесрэлт явагдаж энэ орчлонд сансар огторгууд асар их хэмжээний энерги цацагдсан гэж үздэг. Тэгвэл тэр энергийн л нэг цацраг бит. Тэр гэрлийн л нэг цацраг. Үнэндээ бидний бүхэл зүйл. Та ганцаараа биш. Таны бодол, таны хандлага, таны зан ааш хүртлийн энергийн орон зайгаар бусдад ямар нэгэн байдлаар эсвэл их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. За үүний нэг ганцхан жишээг хүргье л да. За танхим дөрвөн хүмүүс одоо хичээлийн завсарлагаар сууж байна гэж төсөөлье. Зарим нь өдрийн уртад өнгөрсөн үйл явдлуудаа ярилцаж, зарим нь инээдтэй хошин юм ярьж инээлдэж, зарим нь хичээл намаа хоорондоо зөвлөлдөж сууж байтал гаднаас хаалга нэгдэж уйлсан гунигсан нэгэн орж ирлээ. Тэр нулимсаа арчин танхим руу ор. Яг энэ цаг мөчид тэр танхим дотор байгаа хүмүүс дууга намсхан намсгаж, инээж байсан нь инээхэн болж тэр танхим тэр жигтэй анирддаг. Тэр танхим тэр жигтэй тэр гунигийг мэдэрдэг, тэр уу гашууг мэдэрдэг. Тэр хүний гаргаж буй мэдрэмжийг тэр танхим дотор байгаа бүх хүмүүс мэддэг учраас бүгд мэдрэмжээ дээрээс доош намсгаж бүгд тэр мэдрэмжинд уусаж анирддаг. Тэгэхээр зэрэг үний л нэгэн адил таны мэдрэмж, бодол бүгдийг орчлон хорвоод одоо нөлөөлж байгаа. Бүхий л зүйлсэд нөлөөлж байгаа. Бид гунигалсан үедээ гадаа гараад харахад тэнгэр хүртэл бүрхэг, салхи хүртэл гунигтайгаар үлээх шиг. Үнэн хэрэгтээ яг л та гуниг, таны тэр гунигийг энэ дэлхий, салхи, үүс бүгд мэдэрч анирдаж байгаа нь тэр. Тэгэхээр бүх зүйл нэг. Бүх зүйл хоорондоо холбоотой. За тэгээ энэ хуулийн одоо түлхүүр нь та бусдад юу хийж байна? Өөртөө хийж гэнэ гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл бүх зүйл хоорондоо холбоотой бүх зүйл нэг учраас таны хийсэн одоо бодол, мэдрэмж хүртэл эргээгээд тань дээр ирнэ гэдгийг одоо ойлгоорой. За хоёр дахь хууль маань долгион давтамжийн хууль. Одоо бүх зүйл үзэгдэх болон үзэгдэхгүй зүйлс, бие махбод, бодол, мэдрэмж хүртэл энэ энергийн хэлбэлцэлд оршдог. Бид бүхэн өмнөх хичээлүүдээр энергийн тухай хичээл үзсэн шүү дээ. За тэгвэл яг тэрнтэй л адил. Энерги болгон тодорхой хэмжээний долгион давтамж үүсгэж байдаг. Та ямар давтамж долгион үүсэж байна? Түүнтэйгээ адил ийм долгион давтамжийг татдаг. Тэгэхээр долгион давтамжийн хуулийг бид нар одоо нөгөө энерги бүхэн ийм долгионтой давтамжтай гэж энергийн хичээл дээр үзсэн шүү дээ. Бид үүнийг хувиргаж хэрэгэлдэг тийм ээ. Цахилгааны энергийг бид дулааны энерги болгодог, гэрлийн энергийг бид цахилгааны энерги болгодог,
цөмийн энергийг цахилгаан дулааны энерги болгодог гэх мэт хувиргаж ашигладаг. Тэгвэл бидний бодол мэдрэмжээс үүсэж байгаа энэ энергийн хэлбэлцлүүд бол яг тэр чигээрээ тэр давтамжийг үүсгэж яг тэр давтамжийг эргээгээд татдаг. Тэгэхээр зэрэг энэ хуулийн түлхүүр нь сөрөг бодол, сөрөг долгион гаргавал эргээгээд ижил давтамжтай зүйлийг татнаа. Тиймээс та эерэг бодол, эерэг давтамж гаргах юм бол эерэг зүйлсийг татна гэж ойлгож өөрөөсөө аль болох эерэг зөв таатай долгион давтамжийг гаргаж байхыг хичээгээрэй. Тэгэх юм бол таны амьдралд эерэг зөв зүйлс татагдаж ирэх нэ. 3 дугаар хууль нь таталцлын хууль. Энэ бол энэ өмнөх долгион давтамжийн хуультай төстэй боловч тэр хуулийн үргэлжлэл гэж бас ойлгож болно. Тэгэхээр та юу хүсэн түүнийг л татна. Ижил төрлийн энерги, ижил зүйлсийг татдаг гэдгийг би 2 дугаар хууль долгион давтамжийн хуулийн дээрээс ойлгосон. Тэгвэл та ямар давтамж, мэдрэмж, бодол ялгаруулж байна? Яг түүнтэйгээ адилхан зүйлс танд ирнэ шүү дээ. Тэгвэл та үнийг мэдж байгаа учраас өнөөдөр та ямар мэдрэмжтэйгээр зүйлсэд хандана, яг тэр зүйлс тань таталцлын хуулиар танд ирнэ. Та би ядуу гэж боддог бол та ядуу л байна. Ядуу л байсаар байгаа л. Харин та би ядуу ч гэсэн өсөж байна. Би өмнөхөөсөө сайжирч байна гэж бодох юм бол та үнэхээр өдөр тутамдаа өмнөхөөсөө сайжирсаар байдаг. Тэгэхээр зэрэг бид талархлын хичээл дээр ярилцж байсныг та санаж байгаа шүү дээ, тий? Хүн өнөөдөр баярлсан, талархснаа илэрхийлэхэд яг тэр мэдрэмжээрээ орчлон хорвоо ертөнцид өөрийнхөө хүссэн зүйлийг авчихсан тийм долгионыг цацдаг. Эргээгээд орчлон хорвоо ертөнц танд яг түүнтэй адил зүйлсийн эргээгээд таталцлын хуулиар өгнө гэж. Тэгэхээр зэрэг бид өнөөдөр юу авахыг хүсэж байна? Яг тэр зүйлээ татахын тулд өөртөө эргээж өөр дээрээ авахын тулд энэ амьдралдаа бий болгохын тулд энэ таталцлын хуулийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийн гол түлхүүр нь та авахыг хүсэж байгаа зүйлээ авахын тулд яг тэр сэтгэл хөдлөл, яг тэр мэдрэмжээр амьсгалж, яг тэр мэдрэмжийн тусламжтайгаар та өөртөө хүссэн зүйлээ татдаг. Тухайлах юм бол та амжилтанд хүрсэн, олон хүний анхаарлын төвд байгаа алдар нэрээ мандуулсан ийм удирдагч болъё гэж хүсэх юм бол та өдөр тутамдаа яг л тийм мэдрэмжтэйгээр, яг л тийм сэтгэл хөдлөлтөөр аливаа зүйлсэд хандах хэрэгтэй болгоно. Тэгж байж энэ хорвоо ертөнцийн тань таталцлын хуулиар таны хүсэж буй зүйлийг өгдөг бахнэ. Дараагийн хууль нь болохоор зэрэг 4-р хууль нь үйлдэлийн хууль. Жинхэнэ хүсэл бол сэтгэлийн дуудлага. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг та зөвхөн бодоод хүсээд байхаас илүүтэйгээр амьдралдаа өөрчлөлт авчрахын тулд бодит алхам хийх шаардлагатай. Та бодит алхам хийх бүрт түүний араас ухаарал буюу үнэн мэдлэг ирж байдаг. Та ямар нэгэн зүйлийг үйлдэхгүйгээр, хийхгүйгээр зүгээр л ингэ бодоод байх юм бол тэр зүйл танд биелэлээ олж ирэхгүй гэсэн. Тэгэхдээ та гол түлхүүр нь энэ хуулийн гол түлхүүр нь зүгээр бодоод суух биш, зүүн совингоо даган алхах нь чухал. Өөрөөр хэлбэл зүүн совин гэдэг зүйл энэ үйлдэлийн хуулийн гол түлхүүр нь байдаг. Тэгэхээр зэрэг та зүүн совингоо буюу өөрийнхөө дотоодыг сонсож тэгээд үйлдэлээ хийгээрэй. Та юу хүсэж байна? Тэр зүйл танд заавал биелэлээ олох болно. Та өөрийнхөө дотоодыг амьдж зүүн совингоо дагаарай. Сэтгэлд танд багтаж байгаа бүхэн биелэх боломжтой гэсэн үг. 5-р хууль нь тусгалын хууль. Тусгалын хууль. Яг л тойр шиг гэсэн үг. Таны гадаад ертөнц бол таны дотоод бодол, мэдрэмжийн тусгал юм. Таныг хүн гаднаас нь хараад
таны дотоод одоо бодол мэдрэмжийг одоо ойлгох боломжтой гэсэн үг. Таны одоо дотоод ертөнц ямар байна? Таны гадаад ертөнц яг тиймэрхүү зургийг тусгана. За тэгээ энэ хуулийн одоо түлхүүр нь болохоор за та эмгц хэцүү орчинд одоо бохир одоо зааван орчинд амьдарч хувцас хунар тань эмгц хэцгүй цэвэр бус за их хэрэглэл чинь одоо бүрэн бодтон бос уранхай цоорхой байх юм бол таны доторх сэтгэл мөн адилхан эмгц хэцгүй таны дотор сэтгэл мөн адил бохир уйдгартай гунигтай харамслаар дүүрэн гэдэг юм уу. За ийм байдаг баг. Тэгэхээр зэрэг та дотоод сэтгэлдээ сайн сайхан зүйлсийг бодож дотоод сэтгэлдээ сайн сайхан байлгыг гэж бодвол та гадаад орчноос эхлэнэ. Таны өмссөн хувцас цэвэр цэмцгэр таны амьдран буу орчинд эмх цэгцтэй цэвэр цэмцгэр ийм байж таны сэтгэл санаа цэвэр цэмцгэр дүлгөөн тогтун сайхан байх нэ. За тэгэхээр энэ бол тусгалын хууль баг. За 6 дугаар хууль маань энерги хувиралтын хууль. Энерги хизээч устдаггүй. Мөн шинээр бий болдоггүй. Нэг төлөвөөс нөгөө төлөв шилждэг. Энийг бид энерги гэдэг хичээл дээр үзсэн шүү дээ. Алтартаа онлын физикч Альберт Эйнштейний харьцангуй онол. Энийг та бүхэн санаж байгаа бах тийм ээ. Тэгэхээр зэрэг энерги зөвхөн нэг төлөвөөс нөгөө төлөвт хувирж байдаг. Үүнийг бид нар амьдралдаа энергийг байнгын ашигладаг, хувиргаж хэрэгжилж байдаг. Бид цахилгааны энергийг дулаан болгож хэрэгэлдэг. Бид цөмийн энергийг дулаан, гэрлийн энерги болгон хувиргадаг, ашигладаг. Гэх мэтчлэн өдөр тутамдаа энергийг хувиргаж ашиглаж чаддаг. Яг үүнтэйгээ адилхан, үүнтэй яг нэгэн адилхан бүх зүйл энерги, бодол хүртэл энерги. Тэгэхээр сөрөг бодол мэдрэмжээ мөн адил бид одоо цахилгааны энергийг дулааны энерги болгон хувиргадаг шиг адилхан сөрөг бодлоо мөн эерэг болгон хувиргаж одоо эерэг зүйл рүү чиглүүлж чаднаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг таны сөрөг бодол мэдрэмжээ одоо ухамсараараа өөрчлөн хувиргаж одоо эерэг болгон чиглүүлж чадах юм бол тэр хэмжээгээр бидний амьдрал эерэг сайн сайхан байх боломжтой. За тэгээ энэ хуулийн одоо гол түлхүүр нь одоо уур бухимдлыг хувиргаж одоо бид бүтээлч байдлаар эсвэл уучлалаар өөрчилж болно. Жишээлх юм бол зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Би уурлахаараа бухимдсан үедээ гэрээ цэвэрлэдэг. Эн чинь одоо нөгөө энергийг хувиргаж байгаа энерги хувирлалтын хуулийг одоо ашигладаг хүний нэг жишээ дээр байна. Тэгэхээр зэрэг бид одоо энэ сөрөг энергийг одоо эерэг болгож өөрсдөө илүү их хүч болгон хувиргаж одоо амьдрал ахуйдаа ашиглаж сурах хэрэгтэй. Хүчтэй мэдрэмжээр амьдралаа бүү удирдвал, сөрөг мэдрэмжээр амьдралаа бүү удирдвал тэрний оронд зөвхөн чиглүүл өөрчлөөд түүнийг хүч болгон ашигла. За энэ бол энерги хувиргалтын хууль байна. За 7 дахь хууль маань шалтгаан ба үр дагаврын хууль. Сайн бодол, сайн үйлдэл, одоо сайн үр дүн. Буруу үйлдэл ч мөн өөрийн гэсэн үр дүнтэй. Аливаа үйлдэл бүрт үр дагавар байдаг. Бодол, үг, үйлдэл бүхэн ийм аливаа үг үр дагаврын шалтгаан болж байдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр бидэнд тохиолдож байгаа бүхэн ямар нэгэн шалтгаантай байх. Магадгүй бидний хийсэн өмнөх үйлдэлийн үр дагавар байна. Тэгэхээр бид өмнөх үйлдэлээ сайн бодож байх нь байна. Одоо хийж байгаа үйлдэлээ мөн бодож байх нь байна. Яагаад гэвэл үйлдэл бүрийн ард
үр дагавар байдаг гэдгийг бид мэдсэн. Тэгэхээр зэрэг шалтгаан нь эерэг байх юм бол үр дагавар нь эерэг сайн байна гэсэн үг. За тэгээ энэ хуулийн түлхүүр нь сайн санаатай, сайн зүйлийг сэдэж зөв үйлдэл хийх юм бол гарах үр дагавар нь, үр дүн нь сайн байх нь тодорхой. Тэгэхээр зэрэг хүмүүс ярьдаг шүү дээ, тийм ээ. Та юу тарин түүнийг аавна гэж. Тэгэхээр зэрэг та ургац тариул ургац аавна, та хайр тариул хайр аавна. Та бусдад өс хонжин уур хилэн тариул тэрийгээ л аавна гэсэн үг. За тэгэхээр сайн санаа, зөв үйлдэл, сайн үр дүн авчирнаа. За энэ бол шалтгаан үр дагаврын хууль буюу 7 дугаар хууль байна. За 8 дугаар хууль нь тэнцвэрийн хууль. Өөрөөр энэ хуулийг бас юм нөхөн төлбөрийн хууль энэ төр гэл бас тайлбарласан байдаг. Тэгэхээр ертөнцид үргэлж танд тохирсон хэмжээний юм төлбөрийг илгээдэг. Тэгэхээр та юу өгөн түүнтэй яг ижил зүйлийг тэгтээ арай өөр хэлбэрээр гэж буцаа аавна. Өөрөөр хэлбэл та бусдад чихэр, талах, хоол өгвөл та буцаагаал мөн адилхан ижил зүйлийг авах нь байна. Тэгэхдээ хэлбэр нь арай өөр байх нь. Ижил гэхээр зэрэг хэмжээний хувьд шүү дээ. Хэмжээний хувьд ижил. Та өчүүхэн жижигхэн зүйл хүнд өгчөөд надад агуу их хэмжээний хариу нөхөн төлбөр ирнэ гэж бодож ивэл үгүй байх. Та өгсөн хэмжээтэйгээ яг ижил хэмжээтэй зүйлийг ертөнцөөс эргүүлэн танд нөхөн төлбөр олгож өгнө. Тэгэхдээ өөр хэлбэрээр, ямар хэлбэрээр ирэхийг бид мэдгүй. Та хийсэн сайн үйлдэлийнхаа хариуг, шагналыг заавал авна. Гэхдээ тэр үр дүн яг таны бодсон хэлбэрээр биш, илүү сайхан гинтийн байдлаар, илүү сайхан бэлэг байдлаар танд ирнэ. Энэ бол тодорхой. Та үүнд итгэж хүлээгээрэй. За тэгээд энэ тэнцвэрийн хуулийн түлхүүр нь та тусалбал, эргээгээд тусламж, баяр, талархал, боломжоор нөхөхтэй ирнэ. Тэгтээ хэмжээний жил боловч хэлбэр нь өөр байх нь тодорхой. Бүх зүйл нөхөн төлбөртэй. Сайн зүйлж адилхан, муу зүйлж адилхан. Тэгэхээр та амьдралдаа энэ тэнцвэрийн хуулийг ойлгож авсан бол ямар нөхөн төлбөр авах нь таны хийж буй үйлдэлтэй шууд холбоотой гэдгийг ойлголоо. За ингээд дараагийн хууль маань 9 дахь хууль буюу харьцангуй хууль. Та өөрөө л бүх зүйлийн утга учирыг өгч эсвэл утгагүй болгож идэг. Аливаа зүйлийн утга зөвхөн өөр зүйлтэй харьцуулснаар илэрнэ. Бид өнөөдөр сайхан хоол, амттай хоолыг амтгүй хоол идчихэж энэ үнэхээр сайхан амттай хоол байна гэж мэддэг байна. Ямар нэг зүйлний утга учир, тэр ямар нэг зүйлийн утгыг мэдхийн тулд ямар нэг зүйлтэй харьцуулдаг. Ийм оршуу байдаг. Бид нар ийм оршууд амьдардаг. Тэгэхээр таны туйлж буй сорилт ч гэсэн өөр өнцгөөс харах юм бол ухаарл болон хувирч чадна. Өөрөөр хэлбэл та өөрийгөө би маш их хүнд хэцүү нөхцөлд амьдарч би маш хэцүү зовж байна гэж бодож иж магадгүй. Тэгвэл та өөрөөсөө дорд амьдарч байгаа, өөрөөсөө зовлонтой амьдарч байгаа хэн нэгэнтэй харьцуулахад энэ таны байгаа байдал илүү дээр сайн сайхан боломж мэт харагдана. Бидэнд жаргалыг зовлон жаргал болгох тэр хүч сонголт байдаг. Энэ харьцангуй хууль бол нэгээс нэг юм харьцуулалтын хууль байгааз юмыг мөн чанарын утгыг нь гаргахын тулд заавал нэг юмтай харьцуулдаг юм байна энэ оршууд бол. Тэгэхээр зэрэг юутай харьцуулна тэрнээсээ хамаарч энэ утга нь өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл хэтэрхий өндөр түвшний зүйлтэй өөрийгөө харьцуулбал та өөрийгөө гоолно. Тэгэхээр хэтэрхий өндөр зүйлтэй өөрийгөө харьцуулаад голоод ингээд өөрийгөө буруу зүйлтэй харьцуулж түүнээсээ болж ингээд гундуу явах уу? Эсвэл өөрийгөө өөрөөсөө доор түвшний зүйлтэй харьцуулж өөрийнхөө давуу байдлыг олж харж өөрийгөө хуурцалж амьдрах уу? Энэ таны сонголт.
За тэгээд энэ одоо харьцангуй хуулийн түлхүүр нь өөрийгөө голох нь та өөрийгөө буруу зүйлтэй харьцуулсан дээр үндэслэн байж магадгүй шүү. Тийм болохоор та өөрийгөө юутай харьцуулах уу, юугаар хурцлж амьдрах уу, энийг таны сонголтоо гэсэн ийм хууль байна. За 10 дахь хууль нь эсрэг тесрэгийн хууль. Бүх зүйл хоёр туйлтай. Гэрэл ба харанхуй, зовлон ба жаргал, хайр ба үзэн ядалт, эсвэл амжилт ба бүтлгүйтэл. Гэхдээ нэг нь нөгөөхөөсөө хамааран оршдог. Та өнөөдөр харанхуй гэж зүйлийг мэдэхгүйгээр гэрлийн ач тусыг ойлгохгүй. Та өнөөдөр зовлон гэж зүйл байдгийг мэддгүй байсан бол та зовлон туулаагүй бол та тэр жаргалын сайхныг мэдрэхгүй байх байсан. Та өнөөдөр амжилтанд хүрч чадаагүй бол та бүтлгүйтлийг ойлгохгүй. Жишээ нь бүтэлгүйтлэл олон дахин бүтлгүйтгэж байж та амжилтанд хүрээд та тэр амжилтын сайхан амтыг мэдэрнэ. За тэгэхээр зэрэг бүх зүйл хоёр туйлтай байх нэ. Тэгээд сөрөг зүйл бол эргийн одоо эрс тэс дүр. Тэгээд бэрхшээлтэй одоо нүүр тулж байж л та тэр бэрхшээлийн гэрэлтэй сайн сайхан талыг олж харж цааш алгаж чадна. За тэгээд эсрэг тесрэгийн хууль буюу одоо энэ туйл хоёр туйлын хууль энтер гэж тайлбарласан байдаг. Энэ хуулийн одоо түлхүүр нь та нэгийг нь ойлгол нөгөөг нь эзэмшнэ. Харанхуй утга учир гэрэлтэй хамт илэрнэ. Энэ бүхэн одоо нэг л зүйлийн хоёр тал. Тэгэхээр зэрэг та нэгийг ойлгол нөгөөг нь эзэмшнэ гэхээр та гэрлийг ойлгочих юм бол та харанхуйг эзэмшнэ. Та тэгэхээр юмны эерэг сайхан сайн сайхан талыг нь олж хараас урчвал та сөрөг зүйлсийг та эзэмшин, та тэр зүйлийг өөрөөхөө одоо хүслээр хөдөлгөх даны эзэмшнэ л гэсэн үг. Та бэрхшээлтэд нүур тулж үзээд бэрхшээлийг даваа сурцсан байх юм бол та ямар ч зүйлийн эерэг сайн тал амжилтыг та эзэмшин, тэрийг бүтээж чадна. За энэ бол эсрэг тесрэгийн хууль байх нэ. За 11 хууль нь одоо химнэл мөчлөгийн хууль. Химнэл мөчлөгийн хууль амьдрал бүхэлдээ химнэл, бүхэлдээ мөчлөг. Өдөр, шөнө, улирал, мөн амжилт бүтлгүйтэл. Амьдрал бүхэлдээ өөрийн гэсэн химнэлттэй. Уналт, өсөлт, эсвэл баяр, гуниг бүгд эргэлтэнд солигдож байдаг. Яг л улирал шиг, жилийн 4 улирал ээлжлэн солигддог шиг, яг өдөр байж байгаа шөнө болдог шиг. Тэр битгий бидний бие махбод хүртэл мөчлөгтэй. Биологийн мөчлөг гэдэгт ярьдаг шүү дээ. Өдөр болохоор бидний бие махбод, цусны эргэлт бүх юм одоо эрчимтэй сайн байдаг. Харин шөнө болохоор бидний биологийн мөчлөг маань шөнийн гормондоо ороод бүх зүйлс удаашрдаг. Хоол боловсруулах, тийм ээ, цусны эргэлт бүгд удааширч одоо шөнийн мөчлөгтөд ордог. Яг үүнтэй адилхан тэгэхээр амьдрал баяр гуниг, өсөлт уналтаар эргэлдэн ээлжлэн солигдож байдаг ийм хуультай. Тэгэхээр энэ хуулийн эсрэг бид байх ямар ч боломж. Зөвхөн танд уналт ирэхэд та за химнэл мөчлөгийн хуулийн дагуу миний амьдралд одоо уналтын химнэл, уналтын мөчлөг ирж байна. Үнийг даваад гарчвал надад дараагийн одоо өсөлтийн мөчлөг, баяр хөөр гэдэг дараагийн мөчлөг одоо эргэн солигдно гэдгийг та ойлгож өөрийгөө хүлээн зөвшөөрч энэс суралцаж энэ эргэлт, энэ мөчлөгийг хүндэтгэж сурвал амьдрал тань илүү хөнгөн бол. За ингээ химнэл мөчлөгийн хуулийн түлхүүр нь хүндийг давж чадвал дараагийн химнэл илүү дээр байна. За ингээ сүүлийн хууль буюу 12 дугаар хууль, хүйсийн хууль, гендерийн хууль. Бүх зүйлд эрийн энерги байдаг. Та эмэгтэй хүн байж болно, та эрэгтэй хүн байж болно. Та эмэгтэй хүн байвал танд эмэгтэй энергич байгаа, эрэгтэй энергич байгаа.
Та эрэгтэй хүн байвал танд эрэгтэй энерги байгаа, эмэгтэй энерги байгаа гэсэн. Таны дотор эм энерги хоёулаа сүлэлдэн оршиж байдаг. Эм энерги нь энэ зүүн совин, урсгал, хүлээн зөвшөөрөл гэд илүү юм зөөлөн дотогшоо чиглэсэн байдаг бол эр энерги нь илүү юм бүтээх, шийдвэр гаргах, илүү юм гадагшаа чиглэлтэй энерги байдаг. Бидний амьдралд энэ хоёр энергийг тэнцвэрж үүснээр ухаалаг үрдүн ийм зохиролтой байдал бий болдог. Тэгэхээр зэрэг заримдаа бид нар амьдралдаа ирж буй учрал тохиол шийдвэр гаргах цаг мөчид зарим тохиолдолд бид нар эм энерги ашиглан, зүүн совингаа ашиглан хүлээн зөвшөөрч тухайн зүйлийг өнгөрөөж зүүн совингороо ингэж өнгөрөөх шаардлага гарна. Зарим тохиолдолд бид нар эр энерги хурцлж тэрнийг илүү бүтээх, шийдвэрлэх ийм чиглэл рүү үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай болдог байна. Тэгэхээр зэрэг ямар үед би эм энергийн ашиглах уу, ямар үед эр энергийн ашиглах уу гэдэг нь бид бүхний тухайн цаг үеийн сонголтоос болдог байна. Тэгэхээр эр гадагшаа чиглэл зориг, эмэгтэй бол дотгошоо чиглэл илүү мэдрэмж тал руугаа байдаг байна. Бүх зүйл эр эм энергитэй. Бидний амьдрал хүртэл эр эмээрээ бид нар хослон амьдардаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бүхэн бүгд хоорондоо уялдаа холбоотой байдаг байна. Тэгэхээр зэрэг гэр бүлийн дотор ч гэсэн мөн адилхан эр эм хоёр тэнцвэртэй төвшөнд тухайн гэр бүлийг авч явснаар энэ амьдралтай илүү сайн сайхан байна шүү дээ. Хитрхи эм энерги буюу эхнэр нь давмгаалаад байвал амьдрал ямар байх вэ? Тэнцвэрээ алдна. Хитрхи эрэгтэй хүнээ давмгаалаад, нөхрөө давмгаалаад байвал мөн амьдралын тэнцвэрт байдал алдагдах нь. Тэгэхээр зарим үед эхнэр давмгаал, зарим үед нөхөр давмгаалах жишээ нэ. Хоорондоо бие биендээ уусан шингэж сүлэлдэж энэ орчлон хорвоо дээр оршин байдаг байна. За ингээд та бүхэнд энэ ертөнцийн 12 хууль буюу амьдралын энэ хуулиудыг хүргэлээ. Та бүхэн энэ амьдрал хэмээх тууллыг хийж байх үедээ таны амьдралд өдөр тутам тохиолдож буй зовлон, жаргал, баяр, хөөр, амжилт, бүтлгүүтэл энэ бүгд танд ямар учир шалтгаанаар ирдэг, ямар хууль дүрмээр явдгийг та бүхэн ойлгож авсан гэж ойлгож байна. Ингээд та бүхэнд цаашдын энэ сүнслэг хөгжлийн дараагийн замналалд илүү их амжилт, илүү их дартан байх болтугай гэж хүсье. Ингээд та бүхэн анхаарлаа хандуулсанд баярлалаа.